Бүр чарсан дахиад авлаа. Ярга загас болон хавчны махтай ороомог. За бацхан манайхаа өдрийн мэнд. За би өнөөдөр айгу сонирхолтой видео хийн. Энэ маань юу вэ гэхээр би 550,000 500,000 төгрөгийн үнэтэй хоолнуудыг идэх байгаа. Тэгээ та бүхэн надтай хамт байгаарай. Одоо хамгийн гол нь бид хүмүүс 500 төгрөгийн хоол хайж дээ. 500 төгрөгийн хоолыг би нэг Гуанз руу ороод хичээс нэг 500 төгрөгийн хоол өнө алсан. Гэтэл яг 500 төгрөнд бол хоол бол байхгүй баг. Тэгээд бид хүн хоолны газарт орж ирсэн. Тэгээд энд бол 500 төгрөгийн бол яг мантуу л байд юм байна. Тэгээд нэг мантуу авч. Гоё мантуу орж ирлээ. Нэг яг гоё мантуу бай тээ. Тийм гоё мантуу бай. Болсон 500 төгрөгийнхаа мантууг идчихлээ. Одоо бүгдээрээ явж 5,000 төгрөгийн хоолыг идцгээе. За GS ороод ирсэн. Тэгээд яг 5,000 төгрөгөөр яг юм чихэрлэг соустай бүр чарсан дахиад авлаа. Гоё шүү. Тэгээ жоо халуун ногоотой байна. Гэтэ юу амт нь бол их гоё юм. За одоо бүгдээрээ явж 50,000 төгрөгийн үнэтэй хоолыг идцгээе. Яг л хүннөө 22-ийн энэ хавьд явж байгаа. Одоо бид бүхэн маань 50,000 төгрөгийн үнэтэй хоолыг олж иднэ. Тэр энэ хавьар бол яг 50,000 хоол бол зөндөө байгаах. Тэгээд 2-3 ресторан руу ороод асууж агаад хоолоо сонгоод иднэ. За ингээд явж байгаад энэ хавьд нэг хөөрхөн гоё лаунж байхаар нь ороод ирлээ. Тэгээд бас менюг нь бас нилээ эргүүллээ. Тэгээ энд маань энэ 41,000 төгрөгийн юу байна? Суши байна. Ягаад тэр би одоос 500,000 дээрээс юм мах идэх байх гэж бодоод байна. Тийм болохоор энд ингээд шөлтөө бол их идчихвэл цадчихна. Тийм болохоор энэ гоё суши идэхээр боллоо. Тэгээд энэ суши рол гээд ер нь бол яг асуусан танахаас хамгийн гоё гардаг суши айл вэ гэсэн чинь энэ гинэ. Ярга загас болон хавчны махтай ороомог. Энэ маань яг 41,000 гэж байгаа юм. Тэгээ ундаа 9,000 гэсэн. Тэгээ яг 50,000 болж байна. Стогоо юм байна. Яг васаби аваад хоолоо идсэн. Хоолныхаа араас гидсний ашигтай ихтэй орно. Тэ нөө манай нөгөө цагдаа шүү дээ. Янзаа. За дараачийн хоолны газар руу явцгаая. За ер нь бол 500,000 төгрөгийн хоолыг бас нилээн хайлаа. Явж ер нь яг Япон вагу л идэхээр боллоо. Японы яг вагу мах айгуу тийм алдартай байдаг. Тэгээд мах авлаа, будаа авлаа. Тэгээд нэг идэхээс өмнө салаад ногооны салаад идэх юм байна. Тэгээд ер нь бол нийт тооцоод бол 509,000 болж байна. Бүгдээр хамтдаа яг ямар хөө мах ирэхийг хамтдаа харцгаая. Тэгээд бас яагаад юм үнэтэй байдгаас асуунаа. Тэгээд вагю крем мах маань ер нь бол яг өхрийг яг төрхөөс нь авах бол амар сайн асаж ханддаг юм шиг байна. Тэгээд яг өөх мах хоёр нь яг алгалсан. Яг бүр юм яг гоё чизнэл мах талбага, савха, тэгээд аяга ini salad байна. Энэ салаад байна. Вагю стейк нь Японоос гаралтай маш нарийн аргаар өсгөж үржүүлсэн үхрийн мах юм гинэ. Вагю гэдэг нь Япон хэлээр Япон, гю гэдэг нь үхэр, Япон үхэр гэсэн үгнээс бүтдэг. Ер нь нийлхээрээ Япон үхэр юм байна. Өдрийн онцлог нь маханд өндөр хэмжээний сүлжсэн өөх агуулгадаг юм байна. Энэ өөх нь махыг маш зөөлөн амтлаг болгож аманд ормогцоо уусах мэт мэдрэмж төрүүлдэг гинэ. Вагю өхрөөгээд тусгай хооллолт, стрессгүй орчин, заримдаа бүр массаж хүртэл хийж арчилдаг бөгөөд энэ махны чанарт ихээхэн нөлөөлдөг. Япон улсыг Коби, Ива, Миязаки зэрэг бүс нутгуудын вагю стейкүүд дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй байдаг гинэ. Тэгээс энэ газар манаас яг энэ газруудаас маха авчирдаг гэсэн.
Би бол 398 мянган төгрөгийн үнэтэй махыг авсан. Тэгээд нэг будаа дам мах болохоор нэг жоохон салаад авлаа ногооны. Тэгээд бас вагюг нөгөө нэг хажуугаар нэг гоё халуун сакетэ идүүл амар гоё бол байдаг гинэ. Тэгээд бас гоё юмыг бас гоё тэ соёлоор нь идий гэж бодоод бас халуун саке авлаа. Халуун саке. Уур нь гарч шин. Оо амар тийм юу чихэрлэг үнэрттэй юм байна халуун саке. Сонир юм байна. За яцсаа махтайгаал хажуугаар нэг амсан да. 400 мянган төгрөгийн үнэтэй мах ирсэн. Вагю аманд орол хайлна да. Вагю махтай салаад байна. Айгу их мах идэх болохоор ногоосоо идэх хэрэгтэй. Амар гоё зөөлх юм да. За сүүлийн махаасаа шаарлаа. Ер нь бол 300 г махыг бол би бол ганцаараа бодсон хөнгөө идчихэл юм байна. Тэгээ бүр үнэхээр гоё амтай юм аа. Сайн нөө ярих гэхээр нэг энэ сенс дугаараад идэм байна. Тэгээ яриа сонсохдохгүй. Вагю мах ер нь жоохон нялуу юм байна. Амар гоё амсах төдөд идэхэд айгаа гоё санагдлаа. Тэгээ би бол бас нилээн идлээ. 100-ны би бараг 80% нь идчихлээ. Одоо нэг цөөхөн мах үлдсэн байна. Үргэлж биднэрээ дэмжиж үздэг нийт үзэгч нартай үнэхээр их баярлалаа. Тэгээ удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай. Өс.